За хай зүрхнүүд минь ээ. Өнөөдөр ярих аниме бол Ичиди охин хорон санаад тислэгч 2 дайснууд гээд бүр үнэхээр хөөрхөн аниме бэлдсэн. Хэдэн сарын өмнө 5 дугаар анги хүртэл нь бэлдсэн тий блоглуулад зохиогч ирэх аваад уссан ч энэ удаад бүр бүтнээр нь оруулж байгаа шүү. Ингээд эхэлцгээе. Сайн байна уу? Хэрвээ та арх согтруулах хунданы зүйл худалдаа авах гэж байгаа бол насанд хүрсэн хэсгээ баталд бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй. Ямар ядаргаатай бэ зүгээр өвчөөчтэй гэж хэлэхэд нэлээд том дэлбэрэлт шиг зүйл боллоо. Хүмүүс сандралдаж байхад манай энэ охин харин ч ирж буй дайсантай тулдах гээд бэлтгэж байна. Энэ бол мэдээж манай гол дүр Мимори Бякуя гэдэг. Харин энэ дэлхийг устгах гээд хүчтэй луу явуулсан этгээд бол хорон санаад дислэгч Мира шүү дээ. Бякуя маань Ичидтэй уулзраас хүмүүсийг аварч учирч болох аюулаас сэргийлснийхээ дараа хорон санаад дислэгч Мирата уулзна. За ингээд л эхэлж байгаа юм да. Хорон санаад дислэгчээ. Одоо ингээд болно. Чамайг дураар чинь байлахгүй шүү гэж хэлэхэд. Тийм ээ, бүр нүдний шилээ хагартал, зүрхээ урагттал тэр дурлсан. Мира Бякуяд дурлсан. Чөтгөрүүд хуралдаж байна. Ичиди охиныг энэ удаад устгах даалгавар бүтлгүйтлээ. Бидэнд мэдгүй зүйл олон байна. Яаж бүр мөсөн дарах вэ гэсэн чинь дислэгч Мира. Үүн дээр өстой санаа зовлтгүй шүү. Би бүгдийг хариуцсан заавал устгах нь л гэж байна. Тэгээд Бякуя дээр очисноо өмнөхд дайрал дээр минь саад болсон байхаа өнөөдөр чамд билүү авчирсан гэдیں шок за. Алах өстой хүндээ дурлаад бүр бэлэг энтер өгөөд бороо орж яхад өөрөө н орсноо Бякуяга норохгүйгээд шүхрээ барьчихсан ёо. Хөөхий юм бэ. Бүр билууг нь зүсэж өгөөл халамжлаа цүйдээ сүйд. Бякуя маань 7 хоног юу ч идээгүй бүр хилэн дээр ус тавиагүй болохоор үнэхээр амттай байна. Манай эзэн намайг маш их ажил хийлгэж бараг амраадгүй талаар хэлдэг. Эзэн гэдэг нь муурал та. Мира гэртээ ирснээ би өстэй элит чөтгөрийн гэр бүлд төрж элит чөтгөрийн дислэгч болчихсон. Дээр нь чөтгөрийн хааны элит баруун гаруй ээж яг яагаад байгаа юм болоо ингэж болохгүй штэ. Гэхдээ л Ичиди охин яахаараа тийм хөөрхөн байдаг байна гэл сэтгэл зүрхээ үнэхээр захирч чадахгүй. Уг нь алах ёстой юм байгаа юм штэ. Тэгэл би одоо Женка алан төлөвлөгөөгөө боловсруулах болно гэл лаптопоо нээснэ. Бякуяда чистэ билүү захиалаад наад юм да. Маргааш нь сайн уу? Өнөөдөр л би чамайг яг нухчин дарах болно. Мэ энэ бол билүүч гэж ах шиг ямар ч авцалдаагүй. Бякуя маань нойргүй яснаас болоод шууд л унаад өгөхөд очоод унахт нь тэрч аваад романтик хоёр дурак юм уу. Тэгэл Бякуя асрамжийн газар өссөн. Тэгээд тэр асрамжийн газрын якуза буюу мөнгө хүлэгч нар аваад Бякуяг өөрийнхөө биеийг зарах уу эсвэл ертөнцийг аварч Ичиди охин болох уу гэхэд манай хүн Ичиди охин болоод тэгээд мөнгөтэй болоод нөгөө газраа эргүүлж авна л гэж бодсон юм шүгээлээ. Их өрөвч сэтгэлтэй л дээ. Мира харин чи Ичиди охин байхаа болж ах. Тэгвэл хоёлаа дайсан байхаа болно штэ гэхэд Бякуя эрс татгалзнаа. Тэгэхэр одоо цаашдаа яах юм бол доо? Ер нь ингээд өдөр бүр уулздаг болоод биенийхээ талаар илүү их зүйлийг мэдлцээд хамтдаа болцож, хамтдаа олон зүйлсийн талаар ярина. Бякуя бараг л 10 гаруй цагийн ажил хийдэг. Дээр нь ертөнцийг хамгаалах ажиллаач давхар хийдэг. Мирата уулзах энэ өдрөө ажлынхаа хувцастай явж байсан болохоор Ичиди ашиглаад хөөрхөн хувцас салгад Мира дахиад л дурлаад дахиад нэг солиод үзүүлээч гэж ах шиг хайр дурлал нэр хэцүү юм аа. Мирагийн ханцуу хэсэг жоохон сэмэрсэн байсан чинь би оёод өгийгээд нэг хөөрхөн цэцгэн хатгамал ойж өгөөд ажил дээр очихдоо шилээ дээшлүүлж яхата нөгөө хатгамал нь харагдаад цэргүүд нь бүр бүх сэтгэл хөдлөлөө орхисон хэрцгий дислэгч юун цэцгэн хатгамалтай байна гэд бүгд гайхаад шок за. Өрөөнд орохоор цаа чи өөртөө ярилцдаг байхгүй юу? Тэгэл Мира үгүй чи ингэж ховстуулж болохгүй. Чи бол чөтгөр шүү дээ. Гол зорилгоо бүү март гэл. Маргааш нь дахин нэгэн хорон санаад төлөвлөгөө нь усан ялцгай биетэй сонин биетүүдийг хот руу оруулаад тэрийг манай Бякуя дийлэхгүй олзлогдоод Мира өөрөө сүрүүлэх гэж явуулсан биетүүдээ Бякуяга аврах гээд устгаад наасан ёо. Өөнөө өгжилтэй тэгснээ бас иймхэн дорой чөтгөрийг дийлж чадахгүй гэснээ халамжлал хүрмээ хүртэл нүмрүүлээл дотроо бол үхэж байгаа штэ. Надаас яг юу үсээ таам бэ? Ингэж хөөрхөн харагдаж агаад өрөвдүүлж агаад намайг ялах гээд байгаа мүү гэл бодоостой. Бякуя хөрмийг нь өмсчихсэн ирнэ. Танад олон өрөн байдаг гэсэн бистэ. Энэ дээрийн миний хатгамал ойж өгсөн хүрэн байна гэхэд хит хитэн өрөн байдаг ч энэ удаад солих шаардлага байхгүй гэдэн ёо. Бякуя хатгамал ойж өгсөн болохоор тэрийгээ л өмснө гэд нандинаад байнга өмсөд байгаа юм байна лээ. Үзэгдэл солигдож чөтгөр дээцүүд хуралцаар
Газрын дулаан юу алж байна? Ичидээ охиныг ялах түүнийг устгах нь Мира чиний ажил эзтэй. Яагаад ингэж удаад байна? Арай сэтгэл хөдлөлтөй автаад байгаа юм биш үсттэй. Чи чинь зүрх сэтгэл нь хөдөлдөггүй гэдгээр алдартай биш үлээ. Битээ ингэж их удаатай хурдан дуусгал гэж байна. Тэгсэ чи Мирагийн утсан дуурал цаа чи амар чухал дуудлага байж гээл ярьсаж цаанаас нь за ирэхмээ. Бякуя санд та дээд зэргийн стейк захиалах нь зөв үү гэж авдیں۔ Үнэхээр л чухал дуудлага юм да тий. Манай хоёр дахиад уулзж гин. Яа. Уулзахдаа хэрцгий Мира маань бүр цэцгийн баглаа бэлэглээл. Бякуянд бас би танд зориулж өөрөө гараараа ийм цэцэг хийсэн бэлэг шүү гэдэл сэтгэл зүрх минь. Дээдсүү тарин Мира хитрхи их ажиллаа, сэтгэл санаа нь тавгүйтэд байх шиг байна. Жаахан амралт хэрэгтэй байхаа. Ийшээ очиод сайхан зугаацаад иргээд явуулдیں۔ Тэр газар нь болохоор хөөрхөн эмэгтэйчүүд арх хунгалж өгөөд хамтдаа суудаг газар юм байна л та. Тэгээ Мира сууж идэл Бякуя ороод ирдیں۔ Шок. Юу чи яагаад ийм газар юу хийж байгаа юм бэ гэхэд би нөгөө ийм газар өстө ордгоо шүү, намайг хүчээр оруулсан гэсэн чинь Бякуя сан уйлаад яасан юу болсон гэсэн чинь Мирагийн өмнө нэг дэлхий рүү яваасан усан биет мангасна. Бякуяг барьцаалах үед цаа чин нэг тийм хоод хувц өмссөн. Тэгээ чанга орилоод тэрийн нөгөө эзэнт нь бичлэг олгоод авцсан. Олон нийтийн цахим сүлжээнд тавьж мөнгө олно гэд нэг бодлын том үний бичлэг олгож зарна гэд тэрнээс нь олоод сэтгэлээр унаад уйлаад байгаа мэн л та. Тэгээ энийг чинь сонссон Мира зүгээр тесэртийн байгаа зү. Яаж миний хайртай дурлалт бүсгүйг ингэж гомдоож тийм босромог зүйл хийж чадчихна хаана вэ? Би зүгээр өстө очиод аална л гэж байна. Хилсэн ярьснараа нөгөө эзэн муур дээр очиод шууд зүйл тусгаж байгаа юм чинь. Түүнийг минь үл хүндтгсэн хэнийг ч өршөөхгүй гэдэл айгүй. Бякуя маань сайхан сэтгэлтэй хорон санаат тислэгч та боломжтой бол хоол идээд явах уу? Хамтдаа манайд оройн хоол идий гэд Мира бүр гуяа халахтаад бөөн баяр. Тийм ээ би одоо түүнийхээ гарын хоолыг идэн гэж юу энэ зүүд биш байгаа гэл бүр игдэн үрээд ах юм энэ хоёрыг харахаар. Хоолоо идчихэд явах болсон чинь дээр нөмрүүлсэн хүрмийг нь өөх гээд нөгөөх нь яг өмсөх гэсэн чинь гэртээ байлгамаар л байгаад байгаа гэтэл за тэгвэл би өмсгөө болчих. Чи хадгалаад ээж гээл яана гэдэг байгаа юм би тий. Ажил дээр очиж чинь дараас нь нэг далдах Помл Хавд гэдэг залуу Мирад ичидээ охиныг алахад нь туслах тушаал өгсөн. Маргаашнаас андаа хоёлаа цаадахыг чи хамт алах төлөвлөгөөгөө зохиол гэж байна. Мира бүр ичидээ охин зөвхөн минийх болохгүй бол алчдсан билүүгээд амар юм бодж идэг наасаа нөгөөх нь чаавас туслах гээд байгаа ш та үг нь. Дурлалт бүсгүйтэйгээ уулзахад нэг нь шаврын хаалт гарч ирсэн учраас нохоо шиг бөмбөг шидээд хэсэгтээ холдуулаад Бякуятаага жаахан уулзна гэсэн ч нөгөөх нь нууцаар хараад хүүшээ энэ хоёр чинь баг госууд юм шиг харьцдсан бэ штэ гэсэн бодол төрсөн ч Мира шууд л ингэж анхаарлыг нь албаар татаж өөртөө татаж байгаад алахгүй болдгүй. Чи зүгээр суралц гэж мэгээд яалтчгүй хамтарч ажиллах ёстой гэж тушаал өгсөн болохоор Бякуята танилцуулаад нөгөөх нь яах вэ танилцаад гар арах гэсэн чи маангар артай за хурж болохгүй шүү хүрүүл үгүй шүүгээд Бякуяд гарч хүрэхгүй хэр алдаахгүй харамлаад хэцүү өглөө штэ бүр. Торт идэж байхдаа Бякуя уруулныхаа хажууд жоохон хүрэгцэн чинь Мира бүр санаа тавиад арчиж өгч энэ төр. Тэгсэж Помл Хавд Мираг ингэж хандаад ахаар ингэх ёстой байх та гэд хасранд нь хүрээд да амттай зүйлсэд дуртай мүү гэж гисэн чинь Мира бүр дэлбэрлээ боож өглөө. Миний Бякуяд аимшиггүйгээр гар хүрнэ гинэ зүгээр халчдığım уу гэсэн бодол дахин тархийг нь эзэмд нэ. Тэгээ дахиад энэ бөмбөгийг олцоод иргээд нохоо шиг явуулчаад манай хоёр их гоё уучраа олох гэд бүр бэст хэсэг дээр гайны Помл Хавд гай болоод гараад ирж байгаа аахгүй юу? Тэр хардаа. Хэсэг хугацааны дараа ичидээ охин Бякуя меморийг хорон санаатнуудын цэргүүд барьсан, бүр гавлцсан Мирад хүлээл гэж үжээдэг. Мира бүр яаж хамгаалж бултуулж байгаа билээ дээ. Яг одоо ийм байдалд орсон. Тэг яаж зүхтаалах уу, яах уу, яаж оргуулах уу, ядж хахад камертай. Тэг яах ёстой болоо гээл ухаанаас хэлнэ шүү. Бякуя харин зүгээрээ би энэ бүхнийг тэсгэд бэлэн намайг яаж ч зовоосон би төвчээртэй байна. Та намайг олон удаа хамгаалж аварсан одоо зүгээр л гэж байна. Юу гэж л хайртай эмэгтэйгээ энэ хэдэд тамлуулахад те. Жохон байж агаад чи шууд ухаан алдаж унаарай. Тэгээ чамайг гэрчээ аваач гэд хэлсэн. Амлалтандаа хурч түүнийг гэрт нь авааччихсан. Хөөхө хоронд нь оруулсан. Хажууд нь сахиад ээж идэг. Тэгээд битгий юм хүчгүүд орой бай, хүчтэй байх хэрэгтэй дандаа ингэж туслаад байж чадахгүй. Явлаа гэсэж Бякуя. За гэдэл үлтэн Мира бүр би явлаа штэ. Нэрээ явлаа штэ. Намайг явуулахдаа итгэлтэй байна уу гэсэн чи үгүй бити аваач үлдээч гэд энэ хоёр
Оромо байхад нөгөө талд нөгөө Бякуягийн эзэн муурчин амьд за үхээгүй. Ер нь өвтгөө юм шүү дээ. Тэгээд тэнгэрээс ч юм уу нэг шувуу гэхэд хэцүү, хүн гэхэд хэцүү сони юм бууж ирснэ. Чиний сонгосон Ичиди охин Бякуя бол том алдаа байсан. Одоо өөр охин сонгох болно гэдээ. Шувуугийн сонгосон шинэхэн шидий охин бол Хибана нэг их олон юм ярьдгүй фак гэдэг үгийг их хэлдэг. Харин нэг амаа нэвэл жинхэнэ голыг нь олоод хэлждэг охин л доо. Цаадах чи ихний даалгавар аваад чөтгөрүүдийг устгаж явахдаа Мира түүнийг маш хүнд гинтээдэг. Тэгээ Мира Бякуяг гинтээж чадахгүй байсан ч өөрийнхөө нэр хүндийг аваад ядарч нэг шидий охиныг устгачлаа гэж бодно. Шувуу харин Хибанаг ийм зүйлтэй орооцолдуулсан дуучлалт хүсэж хөөхөн асарч тойголсоор Хибана үхээгүй байгаа шүү за. Одоо шидээ охтын талаар хальт танилцуулжээ. Энэ олон янзын шувуу муур эдгэр чинь бараг л тэнгэрийн илч шидээ охтын хөвтөж гэсэн үг. Тэгээ эднэр хүмүүний ертөнцөөс цэвэр ариун охтыг шидээ охноор сонгоо авч шидээ охны хүчийг өгч дэлхийг хамгаалуулдаг. Энэ ертөнцид маш олон шидээ охид байдгаа гэсэн үг. Мира харин Бякуятай уулзаж энэ хэцүү харилцаагаа бараг л дуусгахыг гэж шийдээд чиний нүхтийн нэг шидээ охныг устгасан л гэхэд Бякуя тэр охиныг танихгүй болохоор зүгээр л тэр тулаанаас таал амьд үлдэж бэртээгөө бол ашгүйдэ гэж хэлснээр энэ харилцаа мэдээж өндөрлөхгүй. Манай хоёрыг уулзж яхад шин шидээ охин Хибана ирснээ Мираг одоо л ална гэж хэлээд шүлсэн хатаагүй байхад Бякуя хөөх Хибана юу та гэдیں۔ Энэ хоёр маань дунд сургуульд байхдаа нэг анги байж л дээ. Хибана ач гүйгээд л май хайрт гүнжээлээ найз Бякуя бэлзүүхай минь гэл тэрвэрч аан болов гэсэн чинь хайртайгаа илчлэхдээ хаацдсан байна уу? Шувуу харин Бякуя муу арчаагүй охин манай Хибана жинхэнэ шидий охин чи бол Мирад хайртай болсон тэнэг охин шүү дээ гэхэд Хибана гинт ярьж эхэлнэ. Шувуу энэ бол хайр. Би бидэд хайртай болсон хоёр хүнийг чи яаж буруутгаж салгаж чадна гэж бодож байна. Ёстой фак шүү л гэж байна. Шувуу Хибанагийн үгэнд ордог болохоор мөхөс миний төмөн буруул гэдэл харамсаастай. Дараагийн өдөр Хибанагийн шувуу Бякуягийн муур хоёр уулзаад тэнгэр рүү явж бурхантай уулзахар болоход хүн төрхөнд ороод хүүшээ. Хоёулаа л нилийн дайжгүй залуучууд байдаг заа. Гэвтэл бүр хаач байсан байнга хэрэлдээстэй. Мира Бякуя хоёр ч сүулдэ цагаандаа гарч гэр орноор нь орж гардаг болоод шууд ирээд хамт тоглож моглох жишээний энийг нь муурч мэддэг болсон шувууч шок ер нь бүгдээрээ л мэдээд эхэлсэн гэсэн үг. Удахгүй шинэ жил болох гээд байдаг муургай угаасаа архичин шоучин болохоор Бякуя олсон эдэнд хүргөө баг бүгдийг муурн л өгдөг гэхүү дээ. Мира маань нөгөө талд Бякуяда ямар бэлэг зус хараар өгөхээ ухааны бодцсон харшийнх нь хүмүүс хинт бэлэг өгч байгаа ингээл асуугаал. Цаанаас харин Белла ирснэ. Яана, Мира арай надад бэлэг өгч байгаа юм биш үстэй. Миний сайхан залуу шүү. Яагаад ийм төгс байдаг байна гэж боцоор Белла Мирад бол ухаангүй хайртай л да. Нэг өдөр Бякуя цагийн ажил хийж байхдаа хүртэл жоохон цаг гаргаад Миратай уулзлаа. Мира харин зул хараар юу хийх юм гэсэн чинь нөгөөх нь ажилтаа гэж авдیں۔ Дүш. Тэгсний зүгээр сонирхсан ингээл албаар их цаан гаргаад тэгэхэд Бякуя маань ажлаа шахаад дуусгаад чамайг гэртээ урж гинэ. Гэрт хүрээд ирээрээ л гэж нь. Миратай яахтай өөрөө төрүүлж хэлж чадаагүй болохоор Бякуягаас уулзна гэдгийг сонссон бөөн баяр. Бякуяг Мира харах болгондоо дурлаж зүгээр л базаа тайчмаар игдүүтэй харагдаад байдаг заа. Хүсэн хүлээсэн 100 сарын өдөр боллоо. Бякуя билууга дуустал зарах ёстой. Үнэхээр зарагдаж дуустгүй. Энэ үед Мира ирээд хүрмээ тайлж өгөөл цэцгийн баглаа бэлэглээд үлдсэн бүх билууг нь худалдаад авчдаг. Баян л та цаадахчин мөнгө нь хизээж дуустдаггүй хар карттай. Мэдээж нөгөө билууга цэргүүд рүүгээ бэлэг гэд явуулсан. Яг л хосууч шиг хамт гадуур яваад хүнсээ цуглуулж гэрлүүгээ ороод хамт гал тогоонд хоолоо хийгээл яг л нэг тийм гэрэлсэн хосууч шиг хөөрхөн байгаа эз. Ядж яхад Бякуя стейк хийх гээд нэгэн зүрхтэй нөгөөх нь 5 гашуутай бэлтцэн байдیں۔ Энд нь яа харахгүй нилэн ач холбогдол өгөөд алийг нь надад өгөх бол гэл бодсон чинь Мирад яг зүрхтэйг нөгөө наадیں۔ Бараг мөрөөдөл нь билээд байгаа мó яагаад байгаа. Нөө Бякуя чи мууранд хүртэл бараг махтай хоол өгдөггүй байхгүй юу. Тэгээ хоолоо идчихэд Бякуя маань намайг зүгээр Бякуя гэж дуутаач ганц өдөр дайсан гэж би бинээ бодохгүй хин хинийгээ нэрээрээ дуудахаар болж Бякуя Мира хоёр би бинийгээ тэгэл дуудаарлцаа. Мирасан тэгэл даруулзаал байж ийсэж гаднаас муур орж ирээд өгчээсээ хоёр хулгайч чинь нүдэн дээр яагаад ил талцганаад байгаа юм бэ гэл палид хилээ ичнаа. Манай гурыг сууж яхад 100 сараа тэмдэглэх гээд Шувуу Хибана хоёр ирчихсэн хамтдаа хөөрхөн баярлаад Шувуу муур хоёр тасрааски. Тэгэл тасарсан ч хэрэлдэн л дээ.
Нэг өглөө муур Бяку яг чи одооноос эхлээд happiness би бол шидийн охин чамайг одоо хинч биш болгондоо гэсэн үгийг дайнд оролцох болгондоо эхлэлт нь хэлжийгээд тэг сүүлдээ бүр хувцсыг чинь ийм завгартаа болгосон гэд баг шалдан дайсантайгаа тулалд гэж галзуураад нөгөө талд тун удахгүй 17 дахь чөтгөрийн байгууллагын жилийн эцсийн өдрөлөг болох гэж байгаа юм байна л та. Нэр нь л ийм болохоос ш яг үндэ чөтгөрийн хаанд зориулсан баяр хаан 7 түвшмөдтэй бөгөөд хамгийн том нь манай Мира. Мира харин садист талдаа үйлчлэг зохионо гэд бусд нь эсэргүүцсэн ч гэсэн Белла юу гэж л эсэргүүцгэв? Бякуя маань өглөө гараал ажлаа хийсээр хөтчин амарсаар ажлаа тараад хүнсээ цуглуулж хахад муур амарсаар гэртээ ирээд цэвэрлэгээ хийсэн ч муур унтсаар жаргацсан гараагаас дэн муур тэгжаад ингээд халуусны газар орчоод гарахад Бякуя гэр бүлгүй болохоор цаанаасаа л нэг тийм хайр хүсэж байгаа нь илт харагдана. Муур харин хүн төрхөндөө орчжээ бас. Тэгээ ууртай ч гэсэн хаяа жижиг сажиг зүйл дээр хайр нь мэдрэгдэнэ. Гинтэл муур хайцсан мэдхгүй. Бякуя гэртээ ганцаараа сүнснээс айгаад энэ өдөр уг нь Миратай уулзах байсан. Тэгээ Мира уулзах газараа ирээд нүдтэй ширэгтэл хүлээсээр сүулдээ санаан зовоод гэрт нь очиход цаачин гадаанаа сууж идэв. Тэгээ Мираг хараад учир зүггүй тэрвэрэд тас. Өнөөдөр надтай хамт онцох манай гэрт сүнс байгаа айгаад өглөө л гин хөөх юм. Уг нь өмнө нь сүнсэнд итгэдэггүй байсан. Тэгээ Мираг бас нэгэн оршихуу гэдгийг мэдсэн учраас түүнийг үгүйсэхгүй тулд сүнсэнд итгэсэн юм бэлээ л дээ. Унтахаас өмнө чамд би маш их баярлалаа шүү гэл нам унтаасгий. Мира харин хайртай хөрхөн гүнжээ харсаар унтаж байхад нь хайртай гэдгээч хэлээд амжнаа. Хөөрхийн минь унтаж байхдаа Мирагийн нэрийг байнгын дуудаал Бякуяч түнд хайртайг нь илэрхийлэх мэт ашгүй нэг муур ирж өөрийнхөө хүчээр нөгөө байрныхын сүнсийг байхгүй болголоо. За нэгэн өдөр манай хоёр уулздаг газраа уулзлаа. Муурын заавал хэлээрэй гэсэн үгийг Бякуя Мирадаа үзүүлж харуулад нөгөөх нь бүр савж унаад өгтлээ энийгээд хайр игдүү хоёр нь зэрэг үрж байгаа юм чинь. Сүүлдээ аз жаргалтай болгодог шившлэгээ үзүүлийн намайг зод гэж авдیں۔ Мира энэ жаахан юмд яаж гар хүрч чаддیں۔ Жохон хасрыг нь чимхэд ваавал та яг л маршмеллоу шиг юм аа гэж боцоор бэлхүүсийг нь гжигдээд сүулдэ зааз болий гэж. Оройн Мира Бякуяга хүргэж өгөхдөө хин миний амьдралд бэлэг мэт гарч ирж амьдралыг минь утга учиртай болгож өгсөнд баярлаа гээл би бидэд тэд ямар их татагдж байгаагаа өөртөө ч анзаардаг. Эцтэй гэхэд тэд дайснууд биш би бидээ хайртай болсон байлаа. Ингээд өнөөдрийн хөөрхөн аниме тайлбар маань дууслаа. Дараагийн анги гэж бас л байхгүй гарах нь тодорхойгүй учраас битгий нэхэрээ за манайхан гаруул яриад л өгнө. Тэгэхээр энэхүү аниме бол зөвхөн сайн муугийн тэмцлийн тухай биш, түүнээс илүүтэйгээр хүний сэтгэлийн гүн гүнзгий хизээч эцэс дуусахгүй мэт зөрчил, хайр дурлал бүхий л зүйлсийг агуулсан гэж харсан анимегийн эхэнд Бякуя цэвэр ариун итгэл найдварын илэрхийлэл болж Мира харин харгислал, айдас, сүүдрийн бэлэгдэл болон зогсож хоёр өөр ертөнцийн үзэл санаа, хоёр өөр итгэл үнэмшилтэй байдлаар бүх зүйл эхэлсэн бол хамгийн оргил хэсэгт тэд зэвсгээ хайж хоорондоо нүүр тулан харц солилцох мөчөд дэлхий бүр тэр чигээрээ чимээгүй болсон юм шиг л санагдсан. Учир нь хамгийн хүчтэй зэвсэг бол хайр ба өршөөл юмаа гэдгийг тэд ойлгосон байхаа. Эцэст нь дайснууд байсан хоёр хүн хамтдаа шинэ ертөнцийг бүтээхийг сонгосон юм шиг. Тэр нь хайр гэдэг шинэ ертөнц. Учир нь өөрийнхөөрөө биш ч гэсэн өрсөлдөгчийнхөө бүх төрлийн ааш, зан, бүх төрлийн олон өнгийг хүлээн зөвшөөрч зүгээр л хин хэнийгээ байгаагаар нь хайрлаж бүх зүйлд нь татагдсан. Хүн бүрийн зүрхэнд гэрэл ба сүүдэр зэрэгцэн оршдог. Бид дайснаа үзэн ядах үедээ өөрсдийн сүүдрийг үгүйсгэж яадаг. Харин дайснаа ойлгож уучлж эхэлсэн мөчөд бид өөрсдийн дотоод сүүдэртээ эвлэрдэг байх. Энэхүү аниме бидэнд дайснаа хайрлах гэдэг нь сул дорой байдал биш шүү. Харин хамгийн зоригтой үйлдэл гэдгийг харуулсан баха. Эцэст нь гэж хэлэхэд харс өдөр гэрэлтэйгээ холилдож, мөсөн зүрх уян зөөлөн дулаанд хайлж, хуучны сэтгэлийн шархнууд уучлалын бороонд угаагдах мөчөд жинхэнэ хайрыг дахин мэдэрдэг. Хайр гэдэг нь зөвхөн төгс төгөлдөр хүмүүсийн хооронд биш, харин хамгийн гүн сүудэр дунд ч ихсэн гэрэлтдэг од мэд цацрах хүч байхаа гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хөөрхөн гайдаа энэ хүрээд дуусгая. Таалагдсан бол лайк, subscribe харамгүй дараад өгөөрэй. Үүнээс нь мэдээж юугийн маш их урам зориг авд юм шүү. Зүрх. Утгагүй дараагийн гайдаараа уулзъя за.